ирсэн үү? Сайн явж ирлээ. Дорнод Монголын их талын баруун хаяа, Хэрлэн голын хөвөөнд дэлгэрэх Баян Овоо сум. Ардын хувьсгалын дараахан буюу 1923 онд хан хинтий уулын аймагт туг зассан энэ нутаг түүхэндээ 3 удаа томоохон нүүдэл хийж 1941 онд хөндлөн ухаагаас Чавхлантын өвөрт ирж суурьсан түүхтэй. Энэ бол нүүдлийн жимээр хөглөгдөж суурин соёлын голомтой бадраасан бахархалт түүх билээ. Архалахын сайхан юндан гоогоо анхны 7-гийн 1 догсон Самаагийн гомбчав хамб 20 дугаар зууны Манлай сумын зан Чулуунбаатар хүний гавьяа дэмж Дунгаамаа гэд алдар цуутнуудын үлгий Ханзад хотын тураас бичигт хат хүртэлх энэ баялаг өвийг манаж үлдэн гэдэг зөвхөн ажил биш харин ард олонныхоо оюун санааны гэрэлгэгийг хадгалж явах эрхэм нэгэн үүрэг билээ. Энэхүү соёлын голомтыг 30 ахам жил тасралтгүй манаж нутгийнхаа соёл урлагийн түүхийг биеэрээ бичилцэж яваа нэгэн бол соёлын төвийн дарга Ичин Хорлоогийн Эрдэнэ туяа юм. 7 хүүхэдтэй айлын 4 дахь охин тэрээр залуу халуун наснаасаа өнөөг хүртэл нутгийнхаа соёлын салбарыг гал алдуулалгүй бүлээн сэтгэлээрээ дулаацуулж иржээ. Эрдэнэ туяа даргын амьдралын замнал бол Баян Овоо сумын соёлын салбарын сүүлийн 3 гарвны амьд түүх билээ. Эгэл даруухан атла хүчрхэг мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл басан түүний сэтгэл түүнтэй хамт хөгжиж ирсэн соёлын салбарын түүхээр хамтдаа аялцгаая. Олон улсын эрхийг хамгаалах өдрөөр манай эмэгтэйчүүдийн зөвлөл соёлын төвтэй хамтраад хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулахад одоо төлөөлөгчд маань орж ирээд байгаа. Би болохоор одоо хөтлөгчийн үр гүйцэтгэх гээд би анх 1997 оны 4 сарын 1-нд энэ соёлын төвийн даргын үүрэгт ажлыг авсан байгаа. Ингээд 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн аймгийн 48 дугаар аймгийн хурлын тогтоолоор одоо зөвлөлт холбоодуулсан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хорлоогийн яндгийн нэрмж соёлын төв болсон. Энэ бас их бэлгшээлтэй. Манай нөхөр өөрөө засаг дарга байсан. Засаг дарга надад үүрэг болгож аймгийн иргэдийн хурлын дарга лавгсурын дарга маань энэхүү тогтоолыг баталж өгснөөр манайх Хорлоогийн яндгийн нэрмж соёлын төв болсон. Үр хүүхдүүд нь болохоор Улаанбаатар хотод байдаг. 2 жилд 1 удаа Монгол үжигийн гайхамшиг гэсэн сайхан бүжгийн уралдааныг ивент итгэж зохион байгуулдаг. Энэ жил болохоор цэргийн дуужиг Эрдмэж чуулгад одоо 3 дахь наадам зохион байгуулагдах байгаа. Тий. За ингээд манай Яндангойн бүжиглж одоо ажиллаж исэн, амьдарч исэн, бүжиглж исэн ингээд зургийг нь хүүхдүүд нь бэлэг болгож өгсөн байгаа. Ажил авснаас хойш ингээд аймгийн соёлын шилдэг байгууллагуудаар ингээ удаа дараа шагнагдж байсан, сумандаа шагнагдж байсан. Хамгийн сүүлд энэ шилдэг хамтран байгуулагчаар 2025 оны 12 сарын 6-нд аймгийн шагаан холбооны нэрмжт хамтран ажиллагч шилдэг байгууллагаар тодорсон байгаа. Ингээд Монголын үндэсний шагаан холбооны юунд орсон байгаа. Төлөвлөгөөнд нь орж явж байгаа. Тэгээд энэ жил гүрмийн тойром гээд гүрмийн нуурынхаа тойром дээр 8 сарын 15, 16-ны өдрүүдэд маш өргөн дэлгэр зохион байгуулагдах төлөвлөсөн байгаа. Тий. За манай соёлын төв 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа. Ингээд анх ажил аваад бэрхшээл зөндөө тулгардаг байсан. Гэхдээ тэрийг даван туулна. Би энэ ажлыг хийж чадна гэсэн үгнээс хүн надад итгэл тааж энэ ажил одоо соёлын төвийн дарга гэдэг ажлыг эрхэмлэж одоо өгсөн учраас би энэ ажлыг хийж чадна гэдэг үгнээс би одоо зориглож шантрахгүйгээр баяр ёслолын үеэр ард иргэдэд баярлуулдаг. Гэрийг үл ерөөсөө тэр зөнд нь хайдаг. Ширээнээ ард суугаад ямар ч баярын үйлдвэрлэлтэй харин гэр бүлийнхэнтэй хүрээстэй баярлж үзээгүй дандаа л соёлын төвд баяр үйл ажиллагаа ард иргэдэд баярлуулахын үднээс шинэлэг сайхан ажил зохион байгуулъя. Ер нь юуг нэрлэл хийж яах вэ? Залуучууд ер нь юуг сонирх вэ гэдэг үднээс маш олон төрлийн одоо 145 үйл ажиллагаа ингээд зохион байгуулждаг. 1500-аас 2000 хооронд
хүн амд үйлчилчдэг. Тэгээ нөгөө тайзан дээр гарч байгаа ингээл дуулж хурдж байгаа, бүжгэлж байгаа ардын хувьснууд одоо дуулангийн хүүхдүүдийг ерөөсөө би за миний хүүхд тэгэрээгээр ингээд тэгдэл дээ. Тэгэхээр хүүхдүүд нөгөө одоо нөгөө үгэнд орохгүй ш. Жохон ширүүхэн загнаал өгөхлөөр л яг уран бүтээл бол чанга байж ич уран бүтээл гардаг. Тэгэл уран бүтээл одоо тоглолт уралдаан тэмцээнд дуусны дараа за баярлалаа. Маш сайхан тоглолт боллоо. Та нартай баярлалаа. Одоо загинжээс уурлуулжсэн бол уучлаарай. Урлаг гэдэг юм чанга байдгийг гэдэл ойлголоод хэлчихдэг. Тэгэхээр хүүхдүүд баярлалаа. Тэгэлгүй яах вэ гэдэл. За манай соёлын төвийн дэргэдэх орон нутгийн судлах танхим 22 оны 7 сарын 20-нд нээлттэй хийж энэхүү үйл ажиллагаа эхлүүлээд одоо хүртэл явагдаж байгаа. Манай за энэхүү дурсгал маань олонгууд Баян сумынхаа яг урд зүгт харагдаг майхан тархин маань байгаа. За майхан тархин нь нэлээх ол дуруудтай. За энэхүү шидээн хоргонууд маань олонгууд манай майхан тархинаас олцсон ол дуруудыг ингээд үзүүлэлтэнд тавьсан байгаа. За дараагийн маань шидээн хоргонд олонгууд манай дандаа неолитийн үеийн варны хахархаанууд маань бас үзүүлэлтэнд тавигдсан байна. За энэхүү босоо шидээн хоргонд байгаа юмнууд маань дандаа угсаатны зөөсөд иргэдийн гар дээрээс орон нутгийн судлахны хамтаа гэж хандвар үзүүлэлтэнд тавьсан байгаа. Энэ болохоор гүрний нураас олцсон. Одоо бараг ингээд бүтнээрээ шахуу юм барыг манай дэд сайд Батбаяр сайд маань ингэж олж олон төсөл тавьсан байна. Очиж өгсөн ингээд гүрний нуурын нураас яг энэ махан болсон гарч ирсэн. Гүрний нуур маань 3 төрлийн шавартай. Нуурынхаа зүүн хэсэгт шавар маань байдаг. Хар шавар, сар шавар, шар шавар. Сар шавар нь болохоор гоо сайхны зориултай, шар шавар нь харшлын зориултай, хар шавар нь болохоор нуруу өвдөг одоо үе мөч өвдөг хүмүүст ингээд тавьдаг. Ингээд сайхан нур маань жил болгон аялж уулзлаа хөгжиж байгаа учраас одоо баруун талын данд аялж уулзвал зүүн тал нь эмчилгээний чанартай хүмүүс ингээд тогтмол ирж байгаа. Манай нууранд ингэж амарч соёлгаа хийж байгаа. Иргэдийн гар дээр хадгалагч байгаа соёлын үн төргөл манай орон нутгийн судлах танхимын ажилтан маш сайн бүрдүүлж авдаг. Ингээд энэ хоргонд байгаа юм зүйлсүүд болохоор дандаа иргэдийн гар дээр хадгалагдж байгаа соёлын үн төвийг бүртгэжүүлээд ингээд орон нутгийн судлах танхимдаа ингээд байршуулаад ингээд байгаа. Энийг нэг танилцуулахад бас таатай байна. Энэ болохоор манай 70 жилийн түүхэн баримт сум орон нутгийн нөгөө баярын нээлт, хаалт бүх морь гэл бүхэл төрлийг багтаасан 70 жилийн ойгоор баримт бүртгэж авсан байгаа тийм ээ. За тэгэхээр одоогийн хүүхдүүдэд мэдэхгүй перставка гэдэг зүйлийг мэдэхгүй. Энэ бол перставкаар гарна. Дээр үед одоо бидний үед чинь перставкаар кино үзүүлдэг гэсэн. Хуучин соёлын төвдөө байдаг багтай халтар царайд кино холбооноос уртаа утас татаад киноныхоо моторыг асаагаад юунд телевизээр авчир тавиад ард иргэдээ одоо халтар царайд киног үзүүлэх гэж тэгж ингээд солиход цуглуулж үзүүлдэг байсан шүү дээ. Тэрэн шиг энэ перставкыг одоо хүүхдүүдэд мэдгүй хэрэг перставк байвал энийг гаргахад одоо 70 жилийн ойн бичлэг өгдөг тэр чигээр байгаа. Энийг ингээд баримтад бүртгэхэд байж байгаа. Соёлын төвийн үзэгчдийн суудал болохоор 250 хүний суудалтай. За 2020 онд өргөтгөл их засвар ирснээс ийм сайхан гоё тогтчлтыг бий болгосон. Зөөврийн тайзын гэрэлтүүлгийг орон нутгийн хөгжлийн сангаар засаг дарга маань шийдвэрлэж өгсөн байгаа. Мөн энэхүү хөрөнгө оруулалтыг хийхэд сумын иргэдийн төлөөстэй хурал засаг даргын тамгын газар манай багуудын нөхөрлүүд би биш бид бүгдээрээ энэхүү сайхан ажлыг хамтран зохион байгуулахаараа маш онцлог бас баяртай байдаг. Өчтөрөөрөө гэгчнэл үйл ажиллагаанууд дууссан ширээгээ татж аваад л өнөөдрийнхөө үйл ажиллагааны заалыг ингээд өчтөр ороодоо янзалт тусаад өнөөдөр бас бэлтгэл ажил нэлээд байгаа учраас яг ингээд цагтаа багтаад ингээд хийдгээ. Манай техникч гэрэлтүүлэгч урд нь болохоор яг энэ тайсныхаа голд ингээд ширээ тавиад суудаг байсан бол засвар орсноор тэр техникийн өрөөг тусдаа болгосон байгаа. За манай Манлай баяр
одоо 2 дахь жил, 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Техникч гэрэлтүүлэгчээр гаднаас ирсэн тоглолтын дуучид болон техникчид манай манлай хоёрыг маш сайхан магтдаг. Үнэхээр сайн техникч болж байгаа юм байна, мэдрэмжтэй юм байна, мундаг байна гэж бас сайшаалын үг бас гаднаас ирсэн уран бүтээлчд хэлэхэд маш их баяртай байдаг. Соёлын салбарт даа ялангуяа хөгжмийн багш, бүжгийн багш маш их дутагдaltaй байдаг. Ер нь хаа газар манай бүжгийн багш бол одоо 16 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа мэргэжлийн бүжгийн багш байгаа. За өвийн ажилтан маань соёлын урлагийн их сургуулийн өвийн ажилтнаар суралцж байгаа. Тэг ингээд мэргэжлийн боловсон хүчингүүдийн одоо байгаа хугацаанд ингээд бэлтгэх гээд л үзээд. За миний хувьд сум орныхоо авьяаслаг залуучуудыг татан оролцуулж мэргэжилгүйг нь мэргэжилтэй болохын үүднээс зорин ажилладаг. За чи өнөөдөр энэ манай соёлын төд ингэж ажиллаа. За гээ мэргэжилтэй болоо. Цаашдаа сум орондоо ажиллана хэрэгтэй. Өөрт чинь хэрэгтэй. Тийм учраас ингээл зөндөө олон залуучууд жоохон шантардаг баг. Манай соёлын байгуулагч нь хэцүү ажил. Ар гэр маш чухал. Энэ соёлын урлагийн ажлыг ар гэр ойлгож ич ажилчид доктортой ажил. Ар гэр ойлгохгүй бол соёлын байгууллага бол хэцүү гэж боддгийг. Манай ар гэр бол ойлгоод би одоо өчнөө олон жил ингэ явж байна. Манай номын санч, бүжгийн багш ар гэр ингээл бүгд ойлгочдөг. Одоо манай шин залуучуудын маань гэр бүлүүд бол ойлгоод л ингэ ажиллаж байна. Талигаас даргаагаа дурсахгүй байхын аргагүй Баянмөгт арга маань байхдаа олон асуудлыг маш сайн шийдвэрлэж өгсөн. Сум орны нүүр царай соёлын төвс эхэлдэг гэд. Тэрийг ерөөсөө би мартадаггүй. Яг үнэн байгаа. Гаднаас энэ тэндээс ирж байгаа ер нь бүхий л дарга урлагийн тоглолтууд соёлын төвөр үйлчлүүлдэг. Тайзны ард бол би ерөөсөө нэг ч юм санал дээр сууж үзээгүй. Дам босоогоор. Одоо ингээл үйл ажиллагаануудыг ингээл бүгдийг ингээд бэлдэж тавьчихна. Бүгдийг ингээд сайхан бэлдээд ингээд тавьчихдаг. Амар эдгэн. Тэгэл сценарийнхаа дагуу ингээл бүх үйл ажиллагаагаа ингээд явуулчихдаг. За ийшээ ороод манай бэлтгэлийн өрөө. За манай бүжгийн хүүхдүүд соёлын төвөнд ирэх бүжгийн дугуйлангийн хүүхдүүд маш сайн мундаг хүүхдүүд байгаа. Ер нь сум орны бүхэл үйл ажиллагааг нугруундаа үүрч аваа мундаг сайхан хүүхдүүдэд баяр хүргье. Баярын мэнд хүргье. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр байгаа. Ингээд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралддаг дарганд хамгаан газар соёлын төвөөс хамтран зохион байгуулж байгаа манлайлагч бүсгүйчүүд 2026 энэхүү сайхан үйл ажиллагаа маань эхлэхэд бэлэн болоод байна. Бид нар өглөөнөөс хойш баярынхаа үйл ажиллагааны байрыг бэлдсэн. Энэ гоё цэцгүүдийг манай засаг даргын хамгаан газрын бүсгүйчүүд маань бүгдээрээ уралсан байгаа, хийсэн байгаа. Мөн энэ гоё мэндчилгээг засаг даргын хамгаан газрын эрчүүд маань ингэж бэлдсэн байгаа. Ариун тайзны бүшиг харагдахгүй бид бүгдээрээ соёлыг түгээгчид бид бүгдээрээ та бүхнийг баярлуулдаг